автоо зах зээлийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр хэдүүлээ их сонирхолтой сэдвийн талаар ярилцсан. Буюу ер нь нийт макро эдийн засгийн орчин бидний хөрөнгө оруулалтад хэрхэн нөлөөлдөг вэ талаар түүний хамаарлуудыг буюу холбогдох зөвлөмж стратегид хүргэнэ. Тэгэхээр ерөнхийдөө бол та бид нар хувьцаа бондод хөрөнгө оруулалт хийдэг, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж ирэх явцад бол тухайн Монголын эдийн засгийн орчин, зах зээл хүүгийн орчноос хамаарат та бидний хөрөнгө оруулалтаас олж ирэх үр ашиг өгөөж, за нөгөө талд эрсдлийн хувь нь бол шал өөр болдог. За эдийн засгийн орчин гэхээр юу хэлээд байна гэвэл ерөнхийдөө бол яг одоо бол Монголын эдийн засаг өсөлтийн цикл дээр байна уу, за уналтын цикл дээр байна уу, эсвэл бүр хямралын үе дээр байна уу? Нөгөө талдаа яг одоо байгаа хүү инфляцийн түвшин хэр байна? Инфляц одоо ямар байдалтай? Энэ оны төлөв хэрхэн зэрэг хүлээгдэж байгаа? Гэх мэтчлэн эдгээр макро эдийн засгийн үзүүлэлтээ одоогийн төлөв байдлаа нөхцөл байдлын анализ хийгээд за Монголын нөхцөлд бол олон жилээр нь бол таамаглахд бол хэцүү. Хамгийн багтаа ядаж жилээ урттаа гэхэд энэ оны төлөв байдлыг нь хараад түүн дээрээ үндэслэн хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргавал хамгийн оновчтой тэнэг үр шиг дээшлдэг байх нэ. Тэгэхээр өнөөдрийн дугаар дээр л ерөөсөө үүний талаар ярилцсан. За би хүслэг дээр бол харуулсан байгаа тань голлох хөрөнгө оруулалтын дөрвөн хэрэгслийг босоо баган дээр за баруун тийшээгээ хөхөнгийн хэвтэй график дээр бол сайн үгээрээс эдийн засаг зах зээл хүүгийн орчин факторуудын өөрчлөлтүүд ирнэ байгаа. Тэр эдгээр өөрчлөлтүүдэд аль хөрөнгө оруулалт нь илүү зохимжтой, аль нь илүү эрсдэлтэй тохиромжгүй байдаг гэдгийг нөхцөлтөөр харуулад за Монголд ер нь бол хэдлээ хөрөнгө оруулж байгаа бол макро дээр нэх олон зүйл бол харагдах шаардлагагүй. Гол дөрвөн зүйлийг л харж хэрэгтэй. За хэдүүлээ ханш ярьж байгаа бол өмнөх дугаар дээрсэн төлбөрийн тэнцэл, за экспорт худалдааг харах хэрэгтэй, нүүрсний гарцаа харна. За тэр үг бол өмнөх дугаар дээр ярьчихсан байгаа. За хоёрт нь бол мэдээж яг одоо эдийн засгийн төлөв байдал, эдийн засаг өсөлттэй байна уу, бууралтай байна уу гэдгийг хэлэх эдийн засгийн үзүүлэлтүүдээ бол харна өсөлттэй хуваа. За нөгөө талд бол хамгийн чухал нь хүү инфляцийн түвшнийг нь харах шаардлагатай байгаадах. За үргэлжлүүлээд мөнгөний нийлүүлэлт, Монголын хувьцааны зах зээл, бондын хүнд бол шууд нөлөөлдөг байгаадаа. Тэгэхээр ийм дөрвөн үндсэн фактор айдлаа хараад үүн дээрээ зөвлөн зах зээл эдийн засгийн орчноо тодорхойлоод хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад бол хангалттай. Тэгэхээр бусад слайдууд дээр бол нийт 5 слайд үлдсэн байгаа. Саяны 3 факторуудыг бол тусгаад одоогийн гүйцэтгэлийг нь та бүхэн тайлбарлан за энэ хөрөнгө оруулалтад яаж уйлддаг, ямар үедэн хөрөнгө оруулалтын үйл тохиромжтой, зан энэ оны төлөвийг нь та бүхэнд товч яриад явнаа. За хэдүүлээ хамгийн дөрөв хамгийн чухал, за бүр хамгийн суур гэж хэлж байгаа. Монголын эдийн засгийн өсөлт, эдийн засгийн төлөв байдлыг нь ярилцъя. За дээдлийн график дээр харагч чинь зүүн талаасаа Монголын эдийн засгийн өсөлтийг сүүлийн 5 жилээр нь би хэвтэй шугам дээр харуулсан байгаа тань. За улбар шар өнгийн босоо баган дээр бол Монголын нийт бод ДМБ маань харагч байна. За хамгийн сүүлд 2024 оны байдлаар манай бод эдийн засаг маань 32.1 их 80-тай. За сүүлийн жилд бол ковидын инфляцаар эдийн засаг харьцангуй сайн өсөлттэй буюу 2023 онд бол $.4 супер өсөлттэй байсан. За өнгөрсөн жилд бол хүлээлтээс бага зэрэг буюу 4.9% өсөлттэй байсан байгаа даа. За яг хуу эдийн засгийн өсөлтийг ер нь манайд аль салбар юу бүрдүүлээд байна гэдгийг хэлээ салбараар нь баруун талын график дээр харъя. Энэ их чухал. За ингээд хараад үзвэл 2023, 2024 онд бол үндсэндээ манай улсын эдийн засаг бол маш энгийн. Тэр жигтэй гадны секторудаас хамааралтай буюу уул уурхай салбараас ихээхэн хамаард. Яг бол бидний гадаад экспортын орлогын 80-90% нь уул уурхай түүхийд бүрдүүлж идэх байгаа. Тэгэхээр олон улсад бидний зарж байгаа уул уурхай минералын үн хэр зэрэг хэлбэлзэн түүнээс хамаарат бидний эдийн засаг дагаж хөгсөж идэг тийм баг зэрэг хэврэг эдийн засаг байгаа. Тэгэхээр ийм эдийн засгийг бол ойлгоход бол харьцангуй амарх. За бид нар мэдж байгаа 2022, 23, 24 онд бол нүүрсний экспорттой холбоотойгоор за нүүрс зэсийн баяжмал үйлдвэрлэлийн нэмсэнтэй холбоотойгоор уул уурхай салбар бол Монголын эдийн засгийн үндсэндээ өсөлтийг бол дээшээ татсан байгаа. Хөхөнгийн график дээр уул уурхай салбар харагдаж байна. Тэр нийт эдийн засгийн өсөлт эзлэх хүн бол тэр чигтээ уул уурхай баг. За уул уурхай салбарыг дагаад давхар тээвэр агуулгын салбар итвчээд ирдэг. Буюу уулархай тэр чигтээ тээвэр, автомашин, төмөр зам гэсэн тээврээр явуулж байгаа агуулга дээр алдчихж байгаа. Тэгэхээр энэ салбарын итвчэнгүүт нөгөө тээвэр агуулгын салбарыг итвчээд эхэлдэг. Буюу арай бүдэг өнгийн цэхэр график дээр харуулсан байгаа юм. Жил болгон дээр. За гинцэндээ бол Монгол за уулархай салбар итвчтэй боллоо. За үүнийг дагаад хувийн секторт мөнгөтэй боллоо. Уулархай компанид мөнгөтэй боллоо. Тээвэр логистикийн компани мөнгөтэй боллоо. За энэ нөөрөө улсын төсвийг орлогожуулж идэг. Хувийн секторын мөнгөтэй болсон. За эдгээр орлогууд маань өөрөө худалдаа үйлчлэгийг дэмжиж буюу эргээд эдийн засгт хэрэглээ эрэлтүүдийг бий болгочихдог байна. Тэгэхээр нэг энэ хоёр салбараа төшөглөөд нийт эдийн засгийн дотоод эрэлт нь бий болоод тэр нэг Монголын эдийн засаг нэг иймэрхүү байдлаар тогтж идэг гэж бол хэлж болно. Тэгэхээр 2024 оны нийт эдийн засгийн өсөлтийг бол үндсэндээ уулархай тээвэр худалдаа үйлчлэгийн салбар бол эдийн засгийг авч явсан гэж бол хэлж болно. За яг хуу хөдөө аж ахуйн салбар бол
Сүүлийн 2 жил та бүхэн мэдж байгаа Хинтис Экватор гэдэг 10 сая мал хорогдсон. Хөдөө аж ахуйн салбараар нийт эдийн засгийг бол хийх хэмжээгээр доошо татсан байгаа. Тэгээ нийт үр дүндээ бол манай эдийн засгийн өнгөрсөн онд 4.9%-ийн харьцангуй бол боломжийн өсөлттэй гарсан байгаа. За яг энэ оны хүлээлттэй хувьд бол зүүн дээр харагдаж байна. Монгол банкнаас гадна олон улсын томоохон банк санхүүгийн байгууллагын Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг тавьсан байгаа. За ингэж хараад бүгд харьцангуй өөдрөг дунджаар нэг энэ онд Монголын эдийн засгийг 6.5% өсөлт үзүүлэхээр харагдаж байна. За 2026 онд мөн адил өсөлттэй харьцангуй хадгалаад өсөлтийн баг зэрэг сар хүчнийг 6.5 орчим хувь дээр. За тэгэхээр бидний зүйлс бол юу гэж харж байгаа нөхөр олон улсын байгууллага бол харьцангуй өсөлтийг бол өөдрөгөөр тавьдаг. За Монгол банк мөн адил харьцангуй өөдрөгөөр тавьдаг байгаа. За бодит байдал дээр бол Монгол дээр эдийн засаг бол энэ онд мэдээж харьцангуй тогтвортой буюу өнгөрсөн жилийн өсөлт за 5.5% харьцангуй барьж болов гэсэн хүлээлттэй байгаа даа. Тэгэхээр бол эдийн засаг бол суур үзэлт бол харьцангуй гайгүй. За яг ямар салбар авч явах вэ гэхээр нэг талд уулуурхайн салбараар өнгөрсөн жилтэйгээ ижилхэн бол авч явдгаар бол авч явна. За яг нүүрсний экспорт үйлдвэрлэл буурж байгаа бол нөлөөлнө. За үүнийг нөхөд манай оюутлын засгийн бичсэн баяжмлын үйлдвэрлэл бол энэ жил их жил түүх үед пик үе дээр ирэхээр байгаа. Эхний удирдлын тайлангууд бол гарчихсан. Тэгэхээр энэ орчин өөрөө нүүрсний дутуугаа нөхөд уулуурхайн салбар бол нэг талд бол хадгалагч нь өсөлтөө. За нөгөө талд бол хамгийн гол нь энэ оны эдийн засгийн өсөлтийг бол Монголын төсвийн засгийн газрын хэрэглээ буюу төсвийн томоохон хөрөнгө оруулалтууд байгаа. Мега төслүүд. Бидэд 2024 онд нийт 640 төсөлд 6 их найдыг зарцуулах чинь. Тэр энэ их хэмжээний мөнгө нь өөрөө дотоод эдийн засгта барилгын салбар, худалдаа үйлчилгээ, бусад аж үйлдвэрийн салбаруудаа дэмжиж уулуурхайн бус салбар болон уулуурхайн салбар ижилхэн жиг төсөлтэй байснаар эдийн засаг харьцангуй нэг 5.5 дээр хадгалах болов гэсэн өөдрөг хүлээлттэй байна. За үргэлжлүүлээд хэдийн эдийн засгийн өсөлт ер нь хөрөнгө оруулалтыг хэрхэн холбогдож ийнэ? Заны ялангуяа хувьцааны зах зээлтэй хэр зэрэг холбогдож ийнэ үү гэд хараад үзэнгүүт шууд хэлэхэд бол Монголын эдийн засгийн өсөлтийн бол хувьцааны зах зээл шууд нөлөөлөхгүй байгаа буюу хамаарал нь бол байхгүй байгаа гэдгийг л энэ график дээрээс харж болно. За бүр өнгөрсөн жилийн лайв дээр хэлээ товч ярилцчихсан байгаа. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийг бол босоо багнан график дээр шаргал өнгөний харуулж байна. За нөгөө талд хөвтэй график дээр Монголын хувьцааны зах зээлийг тодорхойлдог топ-20 индексийн жилийн өөрчлөлтийг нь харуулж байна. За ингээд л сүүлийн 5 жилээр нь хараад за мэдээж 2020 он ковидын эдийн засаг дэлхийн нийтээр эдийн засаг хямарсан. Монголын эдийн засаг 4.6% бүр агшаад томоохон хямралтай нүүрт болж яхад хувьцааны ашиг нөх өөрчлөлт үрдөө 1% буурсан үед. За үргэлжлүүлээд 21 онд бол ковидын дараах эдийн засаг харьцангуй дөнгөж 1%-аас сэргийжээд 1.6% өсөж яхад нөгөө хувьцааны ашиг маань бүр 130% өсчихсэн. Үндсэндээ 2 дахин өсчихсэн нэг нугарчихсан байгаа. За энэ бол мөнгөний нийлэлтэй холбоотой. Тэгэхээр дараагийн слайд дээр ярилцсан. За 22 онд та бүхэн харж байгаа бол эдийн засаг бол маш сайн болсон. 5%-аар. За 23 онд нь 7%-аар. Ер нь бол нийт эдийн засаг 5-аас дээш хувиар өснө гэдэг бол маш том өсөлт өө 7% гэдэг бол үндсэндээ бол нэлээд чанартай өсөлт гэж хэлж болно. Гэтэл нөгөө талдаа хувьцааны ашиг маань 5% өссөн байхад эргээд 15%-аар унчихсан. Эсрэгээрээ бүр унтсан. За олон улсын зарчмад бол эдийн засаг өснө, эдийн засаг хүчрэх байх тусам үрхийн хэрэглээ сайн, бизнесийн гүйцэтгэл сайн байдаг. Үүнийг нь өөрөө хувьцааны хашиндаа шингээд хувьцааны хашинд өсчид зүй төгтөлтэй байдаг. Харамсалтай нь Монголд бол тэхгүй байгаа даа. За 23-24 онд харсан ч гэсэн ердөө 4.9% таа бохоод нөгөө топ 20 индекс эсрэгээрээ 24% өссөн байх жишээтэй. За яг Монголын зах зээл бол харьцангуй хөгжиж байгаа. Зөвхөн эдгээр хүчин зүйлүүд бол хэд хэдэн хүчин зүйлүүд бол нөлөөлж байгаа. Яг л эдийн засгийн өсөлт бол харьцангуй хамааралгүй байгаа нь. Нэгдүгürt бол мэдээж нийт эдийн засгийн өсөлтийг бас сайн хэлсэн дагуу уулуурхай тээвэр агуулах гэдэг хитгэн салбарууд бол энэ өсөлт бол аваа явчихдаг, чирээ аваа явчихдаг. Тэгэхээр эдгээр салбар маань өөрөө хөрөнгөний зах зээл дээр бүтээгдэхүүнүүд нь бага, тим төрлийн хувьцаанууд нь бага, уулуурхай салбарын хувьцаанууд бага. Эдийн засгийн өсөлтийг авч явж байгаа компаниудын бага учраас нийт эдийн засгийн өсөлтийн хүртээмж өөрөө хөрөнгөний зах зээл багаар нөлөөлж байгаа. Буюу одоо орлогын төхөө хуваалтаар төдийлөн сайн үйлчлэхгүй гэж тайлбарлаж байна. За нөгөө талаас бол хоёрт уулаасаа Монголын эдийн засгийн орчин макро эдийн засгч өөрөө том зургаараа олон жилийн явцад бол маш их хэлбэлцэлтэй байж байдаг. Маш их хэврэг байдаг гадаад секторт. Ямагт инфляц 2 түвшинтэй байж байдаг. Бодлогын хүү дээшээ доошоо ханш маань жил болгон унж идэг гэх мэт чинь. Тэгэхээр нэг ханш тогтворгүй хүү өндөр инфляц өндөр байх ийм орчинд урт хугацаанд хувьцаанд хөрөнгө оруулалтын нэг гэдэг нь өөрөө харьцангуй жоохон үр ашиг багтай нэг талаар бол эслийг дагуулж идэг. Тэр нэг ийм их хүчин зүйлсүүдэд жижиглэнгийн хөрөнгө оруулалт, томоохон хөрөнгө оруулалт, аль нь хувьцаанд урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх сэтэл нь бол бага. Тийм аттрактив биш гэж бол хэлж болно. За гуравт яг бас нэг хүчин зүйл нь бол ер нь бол Монголын хөрөнгөний зах зээл дээр бол томоохон хөрөнгө оруулалт буюу институционал хөрөнгө оруулалт нар маш бага байгаа. Тэдгээрийн мөнгө бол хумс байгаа даа. За олон улс Япон, Америк төр бол бид нар байнгын ярьдаг. Ер нь бол тэр жигтэй томоохон тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан, томоохон фандууд тэдгээрийн хэмжээний мөнгүүд
ерөөсөө хөрмийн зах зээл дээр их хэмжээний cash flow бий болгочдөг. За нөө унцсан хувьцааг чинь эргээд өсгөө өдөрдөг. За Монголын нөхцөлд яаж яах вэ гэхээр ерөөсөө хувьцаанууд жижиглэнгийн хөрөнгө оруулалт, жигтэйл хөрөнгө оруулалтын гар дамжаал янз бүрийн нэг цикл дээр ноогдчихгийн сезоноор өсчөөл бууж идэг. За урт хугацаанд бол хөрөнгө оруулалт тал маш багатай. Жижиглэнгийн хөрөнгөчнүүд дүн бол мэдээж бол бага байгаа. Тэр нэг өөр хоорондын гар дамжаал явааддаг. Буюу том хөрөнгө оруулагч, томоохон даастай дүн зах зээл дээр худалдаа авах тал байхгүй байгаа таа. Тэр нэг ийм хүчин зүйлээс хамаарад эдийн засгийн өсөлттэй бол шууд манай хувьцааны анш бол тийм хөрөнгө оруулалт маань шууд уялдахгүй байгаа даа. Тэгэхээр би энэ дэр та бүхэнд юу гэж дүгнэх үү, юу гэж зөвлөх үү гэхээр энэ онд эх онд ч гэсэн эдийн засаг харьцангуй өсөлтөө 5-6% хадгалаад өсөлтөө бариад явах хэдий ч хувьцааны зах зээлд бол шууд нөлөөлөх нь бол бага байна, хамаарал бага байна. Тэгэхээр би та бүхэн нийт хөрөнгө оруулалтын багц дээр ер нь эдийн засгийн аль цаг үед бондын хөрөнгө оруулалтыг хамгийн түлхүү тавангуулах. Яг бол бондын хөрөнгө оруулалт сайн ярьжсэн эдийн засгийн аль факторт бол хамгийн цохимжтой хөрөнгө оруулалт Монголын нөхцөлд болоод байгаа. Тэгэхээр нэг 100% хөрөнгө оруулалтын портфолийг та 70-80% нь бонд дээр байршуулад за үлдсэн 20-30%-ыг нь хувьцаан дээр байршуулахыг тийм уламжлалт пассив хөрөнгө оруулалтын багцыг бол танд зөвлөж байна. За хувьцаан дотроо та боолж игэл тал ба түүнээс дээш хөвийг нь ноогдол ашигын хувьцаагаар төлхөө бүрэлдүүлэхийг бол танд санд болгож байна. Яг бол Монголд эдгээр хараад бол хувьцаа бол маш таньс урт хугацаа шаардна. Өсөлтийн хувьцаанууд бол 3 ба за 5 ба түүнээс дээш жилийг шаарддаг байгаа. Тэгэхээр та яаж ч хувьцааны багцынхаа тал дээр нөгөө 30%-ийнхаа 15% дээр нь ноогдлын хувьцаагаар багцаа бүрдүүлсэн байгаа бол одоо бол ноогдлын хувьцаал харьцангуй хувьцаанд бол зөндөө байгаа. Банк тэргүүт. За stable consumer тэргүүтийн хувьцаанд бол ноогдлын хувьд бол 12-аас 18% дунд хэлбэлж байгаа. Тэгэхээр нэг тал хувьцааны багцын ноогдлын багц дээрээ нэг жилийн ноогдлын хөөжийг нь одоогийн инфляцийн түвшин 10-аас дээш буюу нэг 12%-аас дээш хувь дээр та бүхэнд багцаа төрөлжүүлэхийг бол зөвлөж байна. За эдийн засгийн сэтэл бол нэг иймэрхүү. За үргэлжлүүлээд хэдлээ. Хүү инфляцийн түвшинг хараад үзье. Ер нь хөрөнгө оруулалт хийж байгаа бол за нэг ялангуяа бондын хөрөнгө оруулалт хийж байгаа бол олон улсч тэр Монголч тэр бид нар зайлшгүй инфляцийн одоогийн төлөв цаашдын энэ оны хүлээлтийг нь харах хэрэгтэй. За эн чинь өөрөө хүүнд нөлөөлнө. Тэгэхээр бид нар эдгээр хоёр хүчин зүйлийг хамраад нөгөө бондын хөрөнгө оруулалтын шийдвэрүүд бол гарах болох нэ. За слайдууд дээр бол хүү ба инфляц слайд руу ороод зүүн талаасаа сүүлийн 3 жилийн хугацаанд за сараар илэрхийлж байна. Монголын голлох хүүнүүд за бодлогын хүүг ногоонгийн график дээр Монгол банкны бодлогын хүү. За түүнтэй дүүцэх төгрөгийн хадгаламжийг цэнхэр. За валютын хадгаламж, голдуу ам долларын хадгаламж бүрдүүлж байгаа. Хөхөнгийн график дээр харагдуулж байна ижил хугацаанд. За ингээд тараад үзвэл бодлогын хүү бол ковидын үед бол маш бага бас. Ковидын үед бол 0 байж байгаад за инфляцсэн бодлогын хүүнүүд өссөн. За эдлээ яриа сүүлийн хугацаанд хараад үзвэл 2024 онд бол ерөөхдөө бол 23-24 он инфляцийн түвшин өндөр байгаас учраас Монгол банкны зүгээс төв банкны зүгээс хүүг бол өндөр дээр хадгалсан байгаа. За үүний үр дүнд бол баруун талд инфляц бууж ирсэн харагдаж байна. 22-23 онд бол тасралтгүй буулсан харагдаж байна. За 2024 онд инфляцийн түвшин харьцангуй буугаад ирсэн учраас төв банк талаас бол бодлогын хүүгээ 3 удаа бууруулсан байгаа буюу 10% дээр хүргэсэн байгаа. Оны эцсийн байдлаар. За он гарснаар төв банкнаас гинт бодлогын хүүг 2%-аар сая 3 сард огцом нэмэгдүүлсэн байгаа буюу Монгол банкны зүгээс бол одоо зах зээлийн одоо банкны санхүүгийн системийн хитрхи их зээл олголтуудыг буюу одоо ер нь бол мөнгөний бодлогын төлөв чангатгсан байгаа гэж хэлж болно. Яг бол бидний хэрэглээний зээл, бизнесийн зээлүүд, зээлийн хэмжээнүүд мөнгөний хэлбэл Монгол бол хийх хэмжээнд хүрсэн байгаа учраас энэ нэг талаараа бол зах зээлийн системд бол аюул учрал болцгоо. Нөгөө талдаа бол төгрөгийн хаш он гарснаас хойш ам долларт дайрц төгрөгийн хаш 4.4% унтсан байгаа учраас төв банклаас бодлогын хүүг өсгснөөрөө өөрөө төгрөгийн активын хөгжийг бол нэмэгдүүлж идэг байгаа. Тэгэхээр нэг талаараа бол эдийн засгийн өсөлт инфляцийг тогтворжуулах гэсээ илүүтэйгээр Монгол банк одоо жижиг улсын суултал нь өөрийн дотоод валют төгрөгийн хашаа хадгалж хамгаалахын тулд эргээд төрөл суурьтай актив нь өсөх шаардлагатай болдог. Тэгээ үүнтэй холбоотойгоор нэг ийм 2-3 хүчин зүйлс хамаарат бол Монгол банкнаас бол оны ихнээс бол бодлогын төлөв бол санхүүг одоо мөнгөний бодлогын зөөлөн бодлогоос хатуу төлөв рүү шилжиж гисэн төлөв чангатгсан дүр зурагтай байгаад байна. Тэр нэг оногт бол 12% байгаадах. За төгрөгийн хадгаламж бол хамгийн сүүлд 2025 оны 1-р сарын байдлаар банкуд дээр шинээр татсан хадгаламжийг нь хараад үзвэл нэг 13.6%. За валютын хадгаламж нэг дунджаар ам доллар дээр нэг 3.3% хүү бол олгоод явж байна. За энэ бол мэдээж жилийн хугацаатай 12 сарын хугацаатай хадгаламж дээр олгосон хүү бол байгаа даа. За ингээд хэлээ хөрөнгө оруулалттайгаа харьцуулаад бондтойгоо харьцуулаад ерөөсөл ерөөхдөө бол одоо 1 жилийн хугацаатай хадгаламжийн хүүнээс илүү бондын хүү хаалттай зах зээл дээр
биержин босцох. За илэрх хаалттай бондын дундаж хүнийг 19.5% хүүтэй байгаа тийм. За нэг бодит зөрөө нь бол нэг 5.9 6% зөрүүтэй. Буюу хадгаламжаас алдуур ажныг 6% зөрүүтэй байгаа даа. За хэдүүлээ энэ дээр дүнэлт рүү ороход бид нар ингээд ярьдаг инфляцийн түвшин 10%тэй байна. За компаниудын бизнес 20% ашигтай ажиллаа, 30% ашигтай ажиллаа гэд дандаа бид нар нэрлсэн утга дандаа номинал утгуудыг ярьж идэг. А гэтэл бид нар хамгийн бодит зүйл буюу бодит утга гэдэг бодит худлаа авч чадвар талаас нь харах зайлшгүй шаардлагатай болдог. Ялангуяа бонд, хадгаламж зэрэг тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн та хөрөнгө оруулалт хийж байгаа бол бодит утгыг харах хэрэгтэй. Гэдэг маань юу гэсэн үг гэхээр баруун талын граф дээр инфляцийн түвшин харагдана. За 3 сарын байдлаар бол нийслэлд инфляц 10%тэй байгаа тийм. Оны эхнээс бол инфляцийн түвшин бол нэмэгдээд гисэн. За оны ихэнх гэлт ер нь 2024 оны 3 сараа 3 дугаар удирлаас эхлээд инфляцийн түвшин бол нэмэгдээд ирсэн байгаа даа. За 22 оноос бол уг нь бол инфляц тасралтгүй буурч исэн байгаа даа. За буурсан шалтгаан бол нэг талд бол төв банк хүүхэн өндөртэй байсан. За нөгөө талд бол өнгөрсөн онд бол харьцангуй төгрөгийн аж тогтвортой байснаар хилээр орж импортын барааны нь бол бууж ирсэн. Гэмшлийн хүчин зүйлээс замраад бол инфляц харьцангуй тогтож ирсэн байгаа. За сүүлийн өнгөрсөн жилийн 3 дугаар удирлаас хойш өссөн шалтгааны хувьд бол за голдуу цахилгааны үнийн өсөлт бол голчлон нөлөөлсөн байгаа даа. За зар талаас бол цахилгааны үнийн өсөлтүүд бол дам байдлаар үйлдвэрлэлийн орц гарцын өртгийг нэмэгдүүлж идэг байгаа даа. Цахилгааны үнийн төлбөр нь нийлэл талаас. За эрэлт талаасаа гэвэл инфляцийн өсөлтөд бол өнгөрсөн жил төрийн албан агчдын цалин, за дийлэх ажилчдын цалин, тэтгэвэр тэмж нэмэгдсэн зэрэг эдгээр нь өөрөө дотоод эрэлт хэрэглээг бол нэмэгдүүлсэн байгаа даа. Өмнөх урсгал даасан дээр ярьсан шиг. За тэгэхээр эдгээр дотоод эрэлт маань өөрөө эрэлтийн гаралтай инфляцийг бол тодорхой хэмжээгээр бүрдүүлээд ийм хоёр хүчин зүйлс хамаарат инфляц бол өнгөрсөн 3 дахь удирлаас бага зэрэг нэмэгдсэн гэж хэлж болох нэ. За одоо бол 10%тэй. Тэгэхээр саний яриагаар буцаад ороход бид нар инфляц 10%тай байгаа гэж харж байгаа тохиолдолд бол яг үндэ та магадгүй 13% одоо жилийн хугацаатай хадгаламж дээр байршууллаа гэдэг таны бодит худлаа авч чадвар маань ерөөсөө бодит өгөөж маань 3% гэж бол хэлж боллоо. Яг бол инфляц бол маш энгийн ойлголт шүү дээ. Одоо 100 сая төгрөгийн үнэтэй магадгүй GP-г авлаа гэж бодоход жилийн дараа энэ маань хэрвээ инфляц 10% дээр байгаа бол та тэр GP-г авахын тулд халаасаас 110 сая гаргах шаардлагатай болдог буюу мөнгө маань өөрөө худалдаа авах чадвар алдсан байгаа. Нэмж 10 сая төгрөгөөр унчихсан. За яг энэ тохиолдолд нөгөө талдаа хадгалт хугацаатай хадгаламж байсан бол магадгүй таны мөнгө 113 сая болоод яг бодитоор бол 3 сая зөрүү бол гарч байгаа. Тэгэхээр энэ бол тийм чамлахаар одоо үр өгөөжтэй хөрөнгө оруулалт бол биш байх нэ. За үүн дээр хамгийн зохимжтой хөрөнгө оруулалт бол бондын хөрөнгө оруулалт буюу яг одоо бол зах зээл дээр бондын дундчгүй 19.5-тай. Хэрвээ та бонд оролцсон бол яаж л ирэх жил саний жишээн дээр хадвал таны мөнгө маань 119. За татврын дараахаар бол 117 сая болчихсон байгаа байна. Бодитоор бол нэг инфляцаас доош 7-6 сая төгрөгийн бол зөрүү бол гарч байгаа. За тэгэхээр нэг өснөгтрөөгөө буцаад ороход бол ер нь Монголд хамгийн түрүүнтэйсэн эдийн засгийн зах зээлийн орчин ямар ч факторын үед бол төгрөгийн өндөр үүтэй бондын хөрөнгө оруулалт хамгийн тохиромжтой бол байдаг байхтай. За ингээд харуул инфляц өсөх үед бол мэдээж тохиртортой. Яг нь олон улсын хувьд бол за Америкийн жишээн дээр хэдлээ хараад үзвэл Америкийн зах зээл бол өөр Монголоос. За Америк дээр хэрвээ инфляц өсөж байгаа тохиолдол яадгүй гэхээр нэг талаас бол бондын хөрөнгө оруулалт бол тийм тохиромжтой хөрөнгө оруулалт. Яг бол инфляц өсөж чинь тэр хэрээрээ дагаад хуучин байгаа бондуудын үн унж идэг. Яг бол инфляц өсгөө чинь дагаад Америкийн зах зээлийн суурьхүү бодлын хүн дагаад өсч идэг байгаа цаашдаа явсан. Тэгэхээр ирээдүйд хүү өснө гэж харж байгаа тохиолдолд бол одоо байгаа бондыг та хөрөнгө оруулах гэсэлөө цаашдаа хугацаанд өндөр хүүтэй бонд хөрөнгө оруулна. Тэр ийм учраас бондуудын үн бол унж идэг байгаа. За нөгөө талаараа бол мэдээж инфляцсод мөнгө таны бодит худалдаа авах чадраа алдж байгаа хүү өсөж байгаа ийм үед бол бондын хөрөнгө оруулалт хэн бүхэн мөнгө бол төгжихийг бол хүсэхгүй. За Монголын нөхцөлд харамсалтай нь бол хувьсах өгөөжтэй тийм бүтээгдэхүүн бол байхгүй байгаа. Тэгэхээр нэг бүр нэг учиргүй л 10 байсан инфляц маань 15% болоод огцом өсчихгүй ийм алгуур инфляцийн түвшинтэй байгаа л та болж л үл өндөр хүүтэй эсэл багтай 19-20% төгрөгийн бонд дээр бол байршуулсан бол зүгээрээ тэр бол таны худалдаа авах чадварыг хамгийн сайнаар хадгалж явах нь байна. За нөгөө талд бол Америкийн хувьд бол инфляц өсөж байна гэдэг маань өөрөө эдийн засаг өсөж байгаа дийлэн тохиолдол байдаг. Тэгэхээр эдийн засаг өсөж байгаа тохиолдолд бол голдуу хүмүүс бондоос илүү хувьцаанд бол хөрөнгө оруулалт хийдэг байгаа. Гэтэл Монголын хувьд бол бид нар ингээд эдийн засаг өсөж гин за инфляц дагаад өснө гэдэг хүлээлт ямагт байгаад бид нар нөгөө талд хувьцаанд хөрөнгө оруулалтыг гэхээр нөгөө сонголт маань бага, өсөлтийн боломж маань бага, хязгаарлалт болоод ирдэг. Тэгэхээр айлч талдаа байсан таны хөрөнгө оруулалтын багц дээр бол яачгүй төгрөгийн бонд бол байснаар бол ашигтай байх нэ. За нөгөө талд инфляц
буурж байгаа хүлээлттэй үед бол танд хамгийн ашигтай хөрөнгө оруулалт бол яалчгүй тогтмол өгөөж тэ төгрөгийн бондын хөрөнгө оруулалт болно. Яг бол инфляц 10%-тэй буураад магадгүй одоо оны эцсээр 9%-тэй 8%-тэй болсон тохиолдолд та тухайн үеийн өндөр хүүтэй төгрөгийн бонд дээр барьж зарын сарны таваар 1 жилээр барьчихна. Тэр таны худалдаа авах чадвар бол нэмэгдээл байгаа тань мөнгөний худалдаа авах чадвар хадгалагдаад байна. Нөгөө талдаа бонд чинь өгөөж 20% жилээр бол хадгалагдж байна. Монголд бол дийлэнхтэй fixed income буюу тогтсон хүүтэй бондууд бол зах зээл дээр бол дамгаалж байгаа. Хувьс хүүтэй бол тийм зээлийн ч юм уу, хадгалын ч юм уу, бонны хувьс хүүтэй бүтээгдэхүүн бол байхгүй байдаг. Яагад бол нөгөө суурьшилгаантай холбоотой. Монголын эдийн засаг бол маш их хэлбэлцдэг, янз бүр болдог. Тэгэхээр зээлдэгч тал маань өөрөө хувьс хүүтэй зээлждэг. Гэтэл жилийн дараа огцом хүү маань өсөөд, ханш маань алдраад, инфляц өсөөд, за тэрийн даа бодлогын хүү өсөөд, хүүнүүд өсчингүүт зээлдэгчийн нөгөө санхүүжилтийн өртөг нэмэгдчихэд. Тэр нэг ийм эрсдлийг exposure хүлээж авахгүй учраас Монголд бол дандаа тогтмол өгөөжтэй зээл өгөөжтэй бүтээгдэхүүн бол явдаг гэж бол хэлж болох нэ. За эдийн засгийн мөн өсөж байгаа үед, агшиж байгаа альч үед эдийн засаг буурж байгаа хямралын үед бол таны одоо хөрөнгийг бол найдвартай бондын хөрөнгө оруулалт бол хамгаалж идэг байх нэ. За төгрөгийн ханш чангарах, сулрах үед бол бондууд маань яаж ингэвэл за ханш суларж байгаа үед бол өмнөх лайв дээр ярьсан дагуу та ханшийн мултаас өөрийн хөрөнгө хамгаалахын тулд $10 бондын хөрөнгө оруулалтыг бол тань зөвлөдөг буюу бондын хөрөнгө оруулалтыг 3 дараач бүр их мөнгөтэй очихсан. За яг хөө нөгөө талд бол төгрөгийн ханш бага зэрэг суларж байгаа ийм тохиолдолд мөн адил төгрөгтэй тэргүү хүн өндөр 19-20%-тай байгаад ялгаа авах таны хөрөнгө бол хамгаална. Гэхдээ хамгийн гол нь бондын багц дээрх та ханш ямар байгаа тохиолдолд хамаарат бондын багц дээрх валютын болон төгрөгийн бондын эзлэх хувь бууруулж нэмэх тийм менежментийн асуудал байгаадах. За бүр тэгэхэд ингэж ярьж байна. Хэрвээ инфляц үнэхээр цаашдын хугацаанд огцом өсөх хүлээлт тань тийм айцад байгаадгаа бол та төгрөгийн бонд дээрх хөрөнгө оруулалтын хугацаагаар нь та менежмент хийж болно. Буюу 18 сар 24 сар гэж түгжихгүйгээр үнэхээр та хүлээлт харж л байгаа бол магадгүй 3 сарын хугацаатай 6 сарын хугацаатай богино хугацаанд байршуулад эргээд өсцсөнийхэн дараа хүүнүүд нь өсцсөнийхэн дараа суларсан мөнгөөрөө дахиад арай өндөр хүүтэй магадгүй 20%-тэй 20.5%-тэй бондууд руу байршуулах боломжтой. Тэр нэг аж талдаа басан ер нь бондын багц дээр менежмент их шаардлагатай бол тулгарч байгаа маа эдийн засгийн аль факторын хэсэл бол $10 бондыг бол өнгөрсөн төлбөрийн төслийн дугаар дээр л ярьсан учраас алгасан юм. За инфляцийн түвшингийн энэ оны хүлээлтийн хувьд бол мэдээж төв банк талаас бол инфляцийг улаан өнгийн шуман графикээр харж байна. 6% дээр зорилттой түвшин 6%. За урт дунд хугацаанд бол 5 нэмэх ас 2-ын интервал дээр төв банк бол барихыг бол одоо ямагт ирэмэлж ийдэг. За харамсалтай нь Монголын эзэн засаг инфляцийн түвшин бол тийм одоо зорилттой түвшин бол хадгалах бол амаргүй олон хүчин зүйлүүд нөлөөлж идэг баг. За энэ оны инфляцийн хүлээлтийн хувьд бол төв банк бол Монгол банкнаас нэг 9-с 11.8%-тэй энэ онд харж байгаа. За бидний зүгээс бол энэ онд инфляц бага зэрэг алгуур өсрөөд нэг 10-аас 12.5 за магадгүй 13% интервал дээр хэлбэлцэх болов уу гэсэн хүлээлттэй байгаад байна. За инфляцийг өдөөх хүчин зүйлийн хувьд бол нийтлэг 2-3 хүчин зүйл байдаг. За хамгийн дөрөнд оны эхнээс төгрөгийн ханш 4.4% унсан байгаа. Тэгэхээр ханш унж байгаа үед бол бидний нөө импортын барааны үнэ маань гаднаас орж хилийн үнэ маань нэмэгдээд ороод ирдэг. За энэ өөрөө бидний өрхөж шууд нөлөөлж идэг буюу нийт инфляцийг бол өдөөж идэг байгаа. Тэгэхээр нэг хүчин зүйл нь энэ бол байгаа. За бид нар өмнөх дугаар дээр ярьсан төгрөгийн ханш тэгэхээр энэ онд бага зэрэг сулрах хүлээлттэй гэж ярьсан байгаа. За хоёрдугаар тэгэл хамгийн ихэнд ярьсан энэ төсвийн томоохон мега төслүүдийн төсвийн санхүүжилттэй хөрөнгө оруулалтууд бол ихээр явагдана. 6 их 80 төгрөгийн хөрөнгө оруулалтаар бид нар мега төслүүд 640 төслүүдийг бол хэрэгжүүлэх гэдэг байгаа. Тэгэхээр эдгээр төсвийн томоохон хөрөнгө оруулалт мөнгөний нийлүүлэлт амин өөрөө дотоод эрэлт, барилгын салбар, худалдаа авчгаа гэдэг нийт дотоод эрэлтийг нь бол өдөөж өгч идэг. Тэр эдгээр эрэлт маань өөрөө нийт үнийг өсгөхгүй инфляцийг харьцангуй өсгөх дарамтыг нэмэгдүүлэх бол боломжтой гэж харж байна. За нөгөөлтөө бол нийлэлтийн гаралтай буюу одоо магадгүй Хятад Америкийн худалдааны дайн бол өнгөрсөн одоо өчигдөр бол харьцангуй 90 хоногоор хойшлуулад нааштай болчихсон. Тэгэхээр нэг огцом нийлүүлэлтийн гаралтай шок бол гарахгүй буюу инфляц бол огцом дээш доош цавлаадахгүй алгуур нэмэгдэх хүлээлттэй байгаа наа. За тэгэхээр мэдээж энэ дагуу бид нар бондын хөрөнгө оруулалтаа бол энэ дагуу ирсэн дагуу хэрэгжүүлээд явах нь хамгийн оновчтой байх нэ. За хамгийн сүүлд нь хэдүүлээ мөнгөний нийлүүлэлтийн талаар ярилцсан. За мөнгөний нийлэлтийг маш товчхон ярилцсан. Яг л цаг бага байгаа тань. Ерөөсөө M2 буюу мөнгөний нийлэлт маань зах зээл дээр хэлж байгаа нийт мөнгөнд өнгө илэрхийлээд байгаа. Аж ахуйн нэгж хүн за банк санхүү байгууллага дээр нийт мөнгийг илэрхийлж байгаа. За би зүүн талын график дээр мөнгөний нийлэлтийг сүүлийн за 5 улирлаар буюу 2024 оны 1-р улирлаас өнөөдрийн 2025 оны 1-р улирал хүртэлх
өсөлтийн хувийг тайсан байгаа тань. Ногоонгийн график дээр хэвтэй шуман график дээр харж байна. За, M2 бол мэдээж Төв банк оны эхнээс мөнгөний бодлогын төлбөрөөр чангатгсан хатуудл руу шилжиж эхэлж байгаа толботой. За, үр орлогын харьцааг чангасан, зээл олголтуудын харьцааг чангасан, банксуудын зээлийн нөхцлүүдийг чангасан, банкны зээлийн нөхцлийг чангасан гэх мэтлэн төлөв чангасантай холбоотойгоор мөнгөний нээлт бол их усртлаа зал харьцангуй бууж байна. За, өнгөрсөн оны мөн үед бол 20.9% өндөр хувийн өсөлттэй байсан бол одоо буусаар байгаад нэгдүгээр улиралд ерөөсөө өмнөх жилдээ харьцуулахад мөнгөний нээлт маань ердөө 10% өссөн үзүүлэлттэй байгаад. За, энэ онд бол мэдээж харьцангуй төлөв чангатгаж байгаа хэд хэдэн саяны хүчин зүйлтэй холбоотойгоор мөнгөний нийлүүлэлтийн өсөлт бол харьцангуй саармагчнаа. За, мэдээж хасах руу бол мэдээж очихгүй эдийн засаг өсөж байгаа цагт бол. За, тэгэхээр M2 буурж байгаа цагт бол хэдүүлээ баруун талын график дээр хараад үзвэл ер нь Монголын хувьцааны анш мөнгөний нийлэлт хоёр шууд хамааралтай байдалтай. Өнгөрсөн жил бол хальт ярьж ирсэн байгаа. За, ногоонгийн график дээр бол топ 20 индексийн жилийн өөрчлөлтийн хувь нь бол харагдаж байна. За, улбар шарангийн, шаргал өнгийн график дээр бол мөнгөний нийлэлтийн өсөлтийн хувь харагдаж байна. За, ингээд хэлээ сүүлийн 6 жилээр нь харьцуулаад үзвэл эдгээр хоёрын өсөлт маань ерөөсөө яг ижил хамааралтай буюу яг нэг график юм шиг хөдөлдөг байгаа. За, тэгэхээр энэ нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр ер нь Монголын хувьцааны хаашийг топ 20 индексийн өсөлтийн хувь чинь тэр чигтээ M2 буюу мөнгөний нийлүүлэлтийн өөрчлөлт чинь өөрөө мөнгөний нийлэл зах зээл дээр нийлүүлэгдээд их байх тусам тэр чигтээ хувьцааны хаш дагаад өсч идэг. А мөнгөний нийлэл буурж огцсон хувьцааны хаш дагаад буурж идэг гэдэг дүгнэлтэнд бол хүрч болох нэ. За, би зүүн талын эдлэг график дээрээ тайлбарлая. 2021 он та бүхэн санаж байгаа бол ковидын дараах эдийн засгийн хямралаа дэмжихийн хүрээнд одоо эдийн засаг эрүүл мэндийн дэмжээгээд засгийн газраас 10 их 80 төгрөгийг зах зээлд нийлүүлжсэн байгаа. Хэмжээний мөнгөийг нийлээс. Гэтэл манай бодитын баймын тэр одоо ерөөсө 30 их 80 байх. Тэрээс ДМБ-ийнхаа 3.1 тэгэхэд үүсгэс хэмжээний мөнгийг нийлүүлсэн байгаа. За, тэгсний үндсэнд эдийн засгийн 1.6% өссөн мөртлөө бодит хувьсгчийг өдөөгөөгүй мөртлөө нөгөө талаа нэрлсэн хувьсгч буюу нөгөө хувьцааны ашиг чинь 130% хөөрөгдүүлчихсэн. За, эдлийн M2-ын график дээр хараад та бүхэнд харагдаж байна. 2021 оны огцон өссөн байгаа нь харагдаж байна. Тэгэхээр ер нь дүгнэлтэндээ өрөхөд бол Монголын хувьцааны ашигт бол M2-ын өөрчлөлт бол яаж шууд бол нөлөөлдөг. За, энэ оны хүлээлттэй бол M2-ын өсөлт бол харьцангуй өсөлтийн энерги саармагчсан буюу өсөлтөө бол буурах хүлээлттэй байгаа. Тэгэхээр 2025-д бол хувьцааны ханш нийт зургаар нь харахад бол ер нь тийм өсөдөх тийм өөдрөг дүр зураг бол шууд хотод бол харагдахгүй байгаа даа. Яг бол M2 өсөлт нь саарна. За, нөгөөлтөө бол логичгийн сезоны үед бол дуусчихсан байгаа. За, одоо 100 болоод ирмэ арилжааны өвчих буураад хөдөө гадаад ер нь Монголын бизнес зах зээлийн орчин бол 7-8 сард бол унтардаг байгаа. За, 9 сард эргээд нөгөө шинэ хичээлийн шинжил, шинэ бизнесийн шинжил гэхлэнгүүт эргээд иргэдийн хөрөнгө оруулалт зарцуулт хэмжээгээр нэмэгдээд хувьцаануудаа бага зэрэг зараад мөнгүүдээ суллаад эдгээр төлбөрүүдээ гаргаж идэг байна. Тэгэхээр бүр өмнөх лайв дээр иржсэн 9 сард бол хувьцааны хаш бол харьцангуй ундаг. Тэр ерөөсөө 5 6 7 8 9 10 сард бол нэг их хэдэн сарын хугацаанд бол хувьцааны хаш нийт зургаар тийм өөдрөг зүйл бол харагдахгүй байгаа даа. За, тэгэхээр тийм л учраас ерөөсөө хувьцааны багц та бүрдүүлж байгаа бол болж игэл нийт багцаа 30%-аас хэтрүүлэхгүйгээр. За, үүнийхээ талыг нь талбай түүнээс дэшвэг ногдлшгийн хувьцаан дээр хөрөнгө оруулахыг зөвлөдөг. За, үнэхээр та өсөлтийн хувьцааг харж л байгаа бол танаас 3-5 жилийн хугацаа шаардах юм шүү. Тэгэхээр Монголын зах зээл бол яалчгүй мэдээж хөгжиж байгаа. Бүх түвшиндээ бас сайжирж байгаа. Гэхдээ нэг эдийн засгийн суурь иймэрхүү хүчин зүйл, асуудал, давуу тал, онцлогуудаас хамаарат бол хувьцааны зах зээл маань янз бүрийн сорилтод бол тулгарч идэг байх нэ. Тэгэхээр бид нар түүн дээр нь үндэслээд хөрөнгө оруулалтын багцаал хамгийн сайн төрөлжүүлэх байгаа. Одоогийн нөхцөл байдлаараа цаашдын төлөвийг нь хараад за түүндээ үндэслээд хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлж байгаа. За, тийм ялангуяа бонд дээр хэдүүлээ 70% бүрдүүлж байгаа юм чинь багцаа чинь дийлэх хувийг нь бонд бүрдүүлж байгаа бол түүн дээр инфляци өсөлт бууралт эдийн засгийн өсөлт агшлаас хамаарат хугацаагаар нь төрөлжүүлж болж байна. За, компани зээлж зэрэглээс харуулж болж байна. Эдийн засаг үнэхээр муудаад за магадгүй 20 он шиг хасгатай болоод ирвэл та бондон дээр найдвартай компани бондон дээр байршуулж байгаа. Яг бол хувьцааны сэтлэг бонд хамгийн ихсэл багтай хөрөнгө оруулалт болдог харьцуулахад бол. Тэгэхээр том компани зээлж зэрэглэлтэй үйл ажиллагаанд тогтворсон компани бонд дээр байршуулсан байхад бол эдийн засаг хичнээн агшин зэхнэн таны бондын эргэн төлөлт таны хөрөнгө бол хамгаалагчих бүрэн боломжтой байд юм аа. За, ингээд эцэстэн хэлэхэд бол аль ч нөхцөлд бол яалчгүй л бондын хөрөнгө оруулалт бол магадгүй бол давмгаалж байна. За, мэдээж бол янз бүр байгаа бонд хугацаа, валют, төрөл. Тэгэхээр тэр болгоныг нь та бүхэн эдийн дэрэмжлээд менежмент их шаардлагатай болж байна. За, мэдээж эрсдэлтэй бонд гэх нь бол байгаа. Бонд бүхэн бол эсэлгүй гэж байгаа юм бол байхгүй. Тэгэхээр найдвартай үнцас компани, найдвартай андреатер компани дээр өмнө тэр компани бондын зээлж зэрэглэлийн бондын гаргаж исэн түүхийг нь хараад та бүхэн болж өгвөл төрөлжүүлж байршуулахыг бол та бүхэнд бол зөвлөж байна. За, ингээд өнөөдрийн дугаараа өндөрлөе.